Сэмэцгэн коуч Окогийн подкастын дараагийн дугаарт давтаа морил өдрийг амар минь байцгаана уу, сайн байцгаана уу бүгдээрээ. Өнөөдөр миний ярих сэдэв саяхан миний инстаграмыг дагсан бол би энийг харуулад хэлсэн байгаа. Энэ юу вэ гэхлээр яг одоо хэрвээ би та надаас Око чи хэдэн настай вэ гэж асуух юм бол нэгт нь би 84 он төрсөн. Тэгэхээр би яг өдрөө онсараараа бол би 40 нас өнгөрцөн явж байгаа хүн. Тэгэхдээ миний бие физиологи ялангуяа зүрх судасны эрүүл мэнд дээр хэмжих юм бол 36.2. Тэгээд энэ дотроо бас нэг доор нь хараасаа гэж бодож байгаа. Pace of age 0.8x гэдэгцэн байна. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхлээр миний бие физиологи 36.2 настай боловч миний наслалтын хурд нь жирийн хүнийхээс арай удаан 0.8 гэсэн үг. Нэг хүн нэг насалж яхад би тэрний 80% та тэнцвүүц насалж байна гэсэн үг. Тэгээд энэ тоо миний өнгөрсөн 7 хоног тэрний өмнөх 7 хоногтой харьцуулбал би харуулъя. Өнгөрсөн 7 хоног руу яваад тэрний өмнөх 7 хоног руу харьцуулах юм бол би 35.9 настай байсан байна. Өөрийнхөөсөө 4.9 жилээр буюу бараг бүтэн 5 жилээр багасчихсан байсан байна. Миний насжилтын хурд нь 0 байсан байна. Бараг наслт нь яг л байх ёстой гормороо буюу хүний физиологи одоо эрүүл гормороо авах юм бол ямар байх вэ тэргээр явуулсан. За энэ хоёр таг харуулах гэсэн. Тэгээд энэ тог харуулж би бас яах гэдэг нь вэхлээр би нөгөө нэг эрүүл мэндийн биохакер гээл тэгэл дандаа ярьдаг би ингээл стори дээр байнга өнөдөр өөрийнхөө дасгал хөдөлгөөн хийж байгаа бүх зүйлээ танилцуулдаг. Бас дээрэс нь би хүмүүст коучныхаа хувьд эрүүл амьдралын хэм маягийг дандаа ярьдаг хүн. Тэгэхээр ашгүй энэ нэг үр дүнгууд юм аа. Ашгүй нөгөө технологи гэдэг юм хөгжөөд одоо Око чи үнэхээр яг хэр эрүүл юм бэ гэдгийг маань хэмжиж өгдөг юм механизмтай болцсон доо би аягүй баяртай. Гэхдээ энэний өмнө болохоор би DEXA scan гэдэг одоо хамгийн наривчлалтай хэмждэг хэмжүүрийн компанид очиод fMRI болон өөрийнхөө калорийн шаталтын хэмжээ энтриг одоо хэмжүүлсэн байгаа. Тэр үед надад харуулжсэн болохоор миний саяны харуулсан зүрх судасны эрүүл мэнд байгаа. Тэр үед болохоор миний өөх, жин, булчингийн массыг энтер бодоод тэгээ дээрэс нь миний бас одоо өөр нөгөө VO2 max гэж өнөөдөр ярих байгаа энэ сэдвийн тухай харсан чинь миний VO2 max 20 настай хүмүүсийн шаталт явж байгаа. Тэгээ өнөөдөр хэлээд энэ сэдвээр өнөөдөр ярих гэсэн. Тэгвэл яаж би өнөөдөр 40 настай боловч миний бие физиологи маань өнөөдөр би 36 буюу өөрөөсөө 4 дахин залуу бие авч явж байгаа. Тэгээ би нэг зорилгыг хэлчих. Яг энэ подкастер өнөөдөр хэлчихэд шууд амлалт гаргачих. Би ер нь бол 30 зохино гэж бодож байна. Өөрөөр хэлбэл би биенийхээ эрүүл мэндийг багасгасаар агаад насыг багасгасаар залуужуулсаар байгаад гэсэн үг. Эрүүл болгосоор байгаад би өөрийгөө 30 настай хүнтэй тэнцэхээс болгож өгнө гэсэн ба. Тэгээд энийг сонирхож байгаа хүмүүст нь тэгвэл Око наатах чи бодохдоо юу юугаар боддгийм бэ гэж байгаа хүмүүст нь би бас одоо задлагыг нь харуулъя. За задрагаа нь болохоор нойрны 2 том хэмжүүрийг авч байгаа. Нойрны одоо судалгаагаар баталж ирсэн таны одоо хэр тууштай бай гэдэг бол аюул чухал юм байна гэдэг нь тодорхойлогдсон байгаа. Хоёрт нь нийт нойрны урт 7-9 цаг, минийх сүүлийн 6 сар нь 7 цаг байна гэд энэ байна. За нойрны юм хэмжүүрийг харна. Бас дээрэс нь биеийн ачаал тэгэхээр дасгал хөдөлгөөн зон 1-3 хэдэн минут зарцуулсан байна 7 хоногт. Max heart rate буюу 4-5 дээр хэдэн минут зарцуулсан байна. Тэрийг хэмжиж байна. За бас дээрэс нь нас яваад ирэхээр юм ярьжсэн эсэргүүцэл буюу жингийн дасгал маш чухал гэж ярьжсэн. Тэгвэл жингийн дасгал 7 хоногт хэдийг өгж байна. Би 7 хоногт яг 1 цагийг зарцуулд юм байна. Тэнцүү юу жин буюу нөгөө фитнес гэж ярьдаг юмыг өтгтээ төмөр өрөх эсэргүүцлийн юм нөгөө. За миний дундаж алхалт сүүлийн 6 сараар харах юм бол дунджаар 11,000 алхалттай юм байна. Тэгээд дээдл нь 16k болж. Гэх мэт энэ болгонууд нь өнөөдөр миний хэмжүүрүүд буюу миний физиологийн насыг хэд хэдийг тодорхойлж өгч. Дээрээс нь биний өнөөдрийн ярих гэдэг сэдв буюу энэ VO2 max гэж энэ одоо миний насжилтанд хамгийн том нөлөөлсөн юм. Хүмүүсийн насанд гэсэн хамгийн том нөлөөлөх зүйл бол энэ VO2 max гэдэг юм хэмжүүр байгаамаа. Минийх өнөөдөр эннээсээ болоод би энэ 3.1 жилээр багассан байна. За энэ VO2 max гэдгийг тамирчид бол мэдэх бах. Спортоор хичээлдэг хүмүүс мэднэ. Ихэнх хүмүүс энгийн одоо энэ талаар сонирхтун хүмүүсийн хувьд бол нэг сонсоод байдаг хэмжүүр шээ. Гэхдээ дахиад сая сүүлийн үеийн судалгаагаар юу гарч ирсэн бэ гэсэн чинь ялангуяа энэ Whoop гэдэг миний энэ одоо энэ саяныхыг энэ хэмжигдгийг хүмүүс дандаа асуудаг. Окей, чи юугаар хэмждэг би дандаа харуулдаг.
Whoop гэж нэг юм жижигхэн юм аа. Энийг би сая дотор хувцаснаас гаргаж ирж байна. Яг тэгэхээр энэ нэг эрзэнд хийгээд тэгээ би ингээд дотор хувцсан дотор хийчих болно. Тэгэхээр бугуун дээр цагаа зүүсэн ч гэсэн энийг өөрөө нуучиж болно. За хамгийн гой зүйл нь энэ одоо 14 хоногийн батарейтай болсон. Тэгэхээр би нэг хийчихвэл ерөөсөө асуудалгүй. Сая жишээ нь Монголд хөдөө 2-7 хоног хөдөө байх үед тэрэлжид. Тэгээ цааш хөдөө явах үед энийг нэг л цэнгэлсэн. Тэгэхээр айгуу гой. Цэнгэлэгч хэрэггүйсэн. Гэхдээ өмнө нь би энд байхдаа 7 хоног өмс. Тэр энэ нэг жижигхэн зүйлээр л 24/7 би өнөөдөр энийг өөрийнхөө биен дээр 1400 хоног байрлуулсан байгаа. Саяхан өнөөдөр яг аль биесээр өнөөдөр би 1400 хоног буюу 23 дугаар шатлал руу орсон байлаа. Тэгээ тэр бүх өгөгдөл дээр суурилж энийг гаргаж байна. Энэ хэмжүүрийн бас босод одоо Apple Watch-ыг би ч гэсэн ашигладаг, Oura Ring-ыг ашигладаг байсан, Fitbit-ийг ашигладаг байсан. Xiaomi энтриг бол ашиглаж үзээгүй, Samsung-ыг ашиглаж үзэж байсан. Тэгээ миний одоо хоёр ашигладаг нь Apple Watch, энэ тэгээ бас дээрэс нь Beats-ийн чихвчний бас зүрхний сохилтыг хэмждэг ба. Ийм гурван зүйлээр хэмжиж. Тэгээд ингээд харахад хамгийн одоо эрүүл мэндийн одоо ялангуяа өөрийгөө наа чиг юм нэг залуужуулъя, бүр одоо бүтэмжээ performance, high performance болъё гэж үр дүнгээ амар өндөр болгоё гэж юмсвал нэг хамгийн тохиромжтой хэмжээ. Одоо миний нэг бахархдаг зүйл нь би аягүй олон хүмүүсийг Whoop шиг хэрэглүүлдэг болсон. Манай эхнэр хүртэл одоо орцсон байгаа. Манай эхнэр өөрийнхөө наснаас 3 дахин залуу насалсан байлээ. Энэ хэмжүүрээр хэмждэг baаш. За тэгээ энэ хэмжүүр яах. Энэ хэмжүүрийг ашиглаад би түрүүн VO2 гэдэг VO2 Max гэдэг хэмжүүрээ тааруул. Минийх өнөөдөр тэг мэддэг хүмүүс энийг шууд сонсоо мэдэх байх. Минийх өнөөдөр 51 ml кг минутанд байна. Яг 30 хоногийн дундч маань actually 52 ml болсон байна. Миллилитр болсон байна. За тэгээ гяс тайлбарлаадах. VO2 Max гэдэг энэ хэмжээсийг хүн болгон анхаарах цаг нь болцсон юм байна. Яагаад гэвэл шинжлэх ухаан юу гэж баталсан байл? Harvard-ийн профессорын гаргасан хэмжүүр баталж. Энэ юу баталсан бэ гэсэн энэ нэг хэмжүүрийн ад орж байгаа хүний эрүүл мэндийн шаардлагатай олон зүйлийг маш чухал зүйлүүдийг хэмждэг болохоор зөвхөн энэгээр зөвхөн энэ тоогоор төлөөлүүлж бид нэр амьдралынхаа олон эрүүл мэндийн зүйлийг мэдэж болох юм байна гэдгийг хэмжсэн байна. За VO2 Max гэдэг маань ерөөсөө volume oxygen гэж байгаа тийм ээ, maximum гэж. Өөрөөр хэлбэл таны булчингийн килограмм болгонд 1 минутанд багтааж чадах хүчил төрөгчийн дээд хэмжээ гэж. Хүчил төрөгч гэдэг зүйлийг аваад тэгээд бид нар тэнцэнс энерги гаргадгийг мартаж болохгүй. Тэгэхээр булчинд өнөөдөр булчин ингэж ажиллахын тулд хүчил төрөгч хэрэгтэй. Хэрвээ энэ булчин одоо машинаар ярих юм бол пресс шиг болохын тулд маш одоо тэгтээ барыг эсэргээр юм л да. Маш их түлш өөр дээр зөөж чаддаг булчин маш их өндөр хүчтэй байж урт нисэж чадна. Онгоцтой илүү тохирох юм байна жишээ нь. Жохон танктай машин жохон л түлш хийгээд тэгэл жохон нисэж чадна. Тэгвэл бидний хэмжих гээд байгаа нь хүний хинээс үл хамааран хүн болгоны 1 минут дахь 1 кг, хүн болгоны 1 кг, 1 минут дахь 1 кг дотор булчинд нь багтааж чадах хүчил төрөгчийн хэмжээг VO2 Max гэнэ. Энэ нь ихэвчлэн миллилитр зураас килограмм зураас min гэсэн байдлаар, минут гэсэн байдлаар гарч ирдэг байгаа. 0-аас 100-аар хэмжигддэг. Ихэнх хүмүүс ялангуяа миний насны үед явж байгаа хүмүүс VO2 Max чинь 30-аас 40-ийн хооронд байвал маш сайн болж шүү. Эрүүл хүн гэсэн үг. Сайн байна гэсэн. 40-оос дээшээ зохиж ирээд над шиг 52 лун энэ ороод ирэхээр одоо таны эрүүл мэнд чинь залуу хүнийх шиг бие булчингийн тэнхээ чинь байна гэсэн. Энийг хэмждэг байгаа. Би хамгийн өндөртөө 60 гарч исэн VO2 Max Сингапурт байхдаа DEXA дээр хийж байгаа. Тэрнээс хойш минийх унсан. Миний насаад агсан байгаа. Энэ насаад агаад айгу унах магадaltaй зүйл. Тэгэхээр энэний эсрэг айгу их зүйл хийх хэрэгтэй. За энэтэй холбоотой нэг сая сүүлийн үед айгу гойгоо судалгаануудтай холбоотой юм гарч ирлээ. За тэгвэл энэ тоо байд юм байна гэдгийг бүгд тэ ойлгож авлаа шүү дээ тийм ээ. Минийх 52, таних 30 хэд байх айгу бол. За мундгууд надаа энэ коммент бичээрэй. 60 гарсан хүмүүс бичээрэй. Би 60 гэдгээ надад бичээрэй. За VO2 Max-ыг Apple утас гаргадаг байгаа хэмжүүрүү чинь би хэмждэг юмнууд заримдаа юм нөгөө сканерддаг биений хэмжүүрийн юмнууд байгаа. Эмнэлэгт ч бүр яг албан ёсны маскын зүүж хагаад хэрэгжүүлж болно. Би DEXA буюу маскын зүүж байгаа хийжээс одоо болохоор би Whoop-ийн хамгийн сүүлийн хувилбараар нь өөрийнхөө гаргаж байна. Барагцаа гарч байгаа. Яг тийм Whoop-ийг мэрэгжлийн юутай харьцуулаад үзэнгууд нэг 75% correlation буюу
үнэн байх магадaltaй өндөр байгаа. Тэгэхээр ер нь бол чиглэлийн үед аягүй гоё надад сигнал өгчөж байгаа гэсэн үг. Тэгээд миний зорилго мэдээж нарийн тоон дээр биш тэр тоогоо өсгөөд авах юм бол би энэ тоог одоо зөвчсөн буруучсан тэрийг зөв ашиглаж байгаа гэсэн үг. Ер нь ухаалаг юмар бие хэмжиж байгаа хүмүүсийн бодох хэвээр арга тэр байна. Бид нэрсэн нарийн тоон дээр анхаарах, чиглэл дээр анхаарах хэрэгтэй л гэсэн. За тэгэхээр минийх нэг 52 юм байна. Дэлхийн хамгийн мундаг хүн 70 хэд гарсан байдаг. 70 хэд. 70 хэд баха тий. 86 ч л. Гэхдээ ер нь бол 60-аас дээш гэж л бодох юм бол 60-аас дээш гэдэг чинь одоо бидний үздэг дэлхийн одоо мэрэгжлийн супер тамирчид байдаг. LeBron James, дэлхийн хамгийн одоо Tour de France дугууны аваргууд, triathlon-ы аваргууд, Ironman-ы аваргууд тэр хүмүүсийн VO max нь маш өндөр байдаг. Тэр хүмүүсийн бас одоо эсэргээрээ бас нэг зүрх судасны эрүүл мэндийг нэг тодорхойлдог нэг тоо болохоор resting heart rate унталтын үе таны зүрхний цохол хідвэ гэж. Минийх нэг ойролцоогоор 40-с 50 хооронд хэлбэлцэж яадаг маш эрүүл бас. Гэтэл зарим одоо энэ мундаг тамирчид 20-с 30 хооронд хэлбэлц. Өөрөөр хэлбэл тэдний зүрх нь секундэд 3 цохидог гэсэн. Тэгэхээр маш өндөр наривчлалтаар зохиж чадж байна гэсэн үг те. Минутанд 20 гэж бодлоо ярьж юм би. 3 секунд нэг цагт гэсэн. Тийм 50 байж ээж ингэж хүчил төрөгчийн хэмжээг агуулж чаддаг болохоор тэр машиныг тэгж их ажиллах чадвар батарей шиг. Тэгэхээр хоёр юм яригдж байгаа. Нэг нь болохоор авч явах түлшний хэмжээ яригдаад нөгөөх нь болохоор байгаа түлшээ хэрсэн ашиглаж байгаа байдал яригдж байгаа. За тэгвэл минийх 52 хүмүүсийн юм байдаг нь мундгуудын юм байдаг юм байна. Дундаж хүмүүс нэг ойролцоогоор 30-аас 40 байна. Өөрийнхөө хэмжиж үзээрэй. 30-аас доош байх юм бол ядаж нь 30 руу хүргээрэй. Яагаад гэвэл одоо би амар судалгааны тоонууд хэлчихэж шүү. Хэрвээ таны саяны миний хэлсэн тоог, саяны миний хэлсэн 52 гэдэг тоог би дараа 7 хоногт би шахаад энийг 54 болгож чадна. Яг тэгвэл би юу өгөх юм гэж байгаа. Хэрвээ би 54 болох буюу 2 мл-ээр тэр тоог нэмэх юм бол миний бүх эрсдлээс нас барах магадлал маань 20% багассан магадлал. Дахиад сонсдоо. Тэр тоог би 2хан нэгжээр 51-ийг 53 болгох. 52-ыг 54. Таны үед 30-ыг 31 болгох юм. Тэгэх юм бол таны all mortality cause гэж ярьдаг. Амьдралд болох бүх одоо энэ нас баралтын шалтгаанаас нас барах магадлал чинь 20% унжаа байна. Дэлхийн нийт хүн амыг аваад 5 хэсэг хуваачна. Саяны VO2 max-аараа VO2 max-аараа хамгийн доогуур хүмүүс хамгийн дээдлийн хүмүүс гэж явна. Миний бодлоор би бол нэг дээрээс 2-т явж байгаа. Дээдлээс 2 дугаар группт явж байгаа. Хамгийн дээдлийн групп хоёрын нас барах магадлалын ялгаа нь 5 дахин. Дахиад ярив. VO2 max-аар хамгийн доотлын 20% явж байгаа хүмүүс хамгийн дээдлийн VO2 нийт хүн одоо ямар ч хүн амих ярих нь шүү дээ би. Аваад хамгийн дээдлийн 20%, хамгийн доотлын 20%-ыг харьцуулбал тэр хоёрын хоорондын амьд гарах магадлал нь 5 дахин өндөр зүрх судасны эрүүл мэнд бүх төрлийн өвчин өвдөлт энэ. Хэрвээ та саяны доотх категориос хамгийн дээдл рүү орж чадахгүй ч гэсэн ядажийн доороос дараачийнх руугаа буюу доотлын 40% нь орж чадах юм бол таны нас барах магадлалаа та 70% багасгаж байна. 70%. Дунджаар ярихад 10%-тэй тэнцэх гэж бол нэг тоог өсгснөөрөө бүр нарийн ярьж байгаа нэг судалгаа юу ярьж байгаа юм гэхээр 45 хоног амьдралаа сунгах боломж. Тэр тоог нэгээр ихсэх юм бол 45 хоног дээш болно. Нэгээр унах юм бол 45 хоног доошлно гэсэн. Айгу чухал тоо юм аа л гэдгийг. Урд нь болохоор энэ тоог яагаад хүмүүс ярьдгүй, яагаад энэ тухай эмчнэр ч гэсэн нэг хүмүүс санаа зовлтгүй байсан бэ гэхээр энэ тоог зөвхөн мэрэгжлийн тамирчдын ачааллаа өндөр байлгах чадварын тухай хэмждэг тоо юм байна гэж хүмүүс боддог байсан байна. Хүн мэрэгжлийн тамирчид, рекордивд гэсэн хүмүүс, өрсөлдөөн, тэмцээнд байдаг хүмүүсийн л боддог байсан тоол. Одоо ашгүй сүүлийн судалгаануудаар юу баталж авсан. Үе наадах чинь зүгээр нэг юм ачаал нэмэхээс биш бүр эрүүл байхгүй амьд явахгүй байхыг хүртэл тодорхойлох чадвартай хэмжүүр юм биш үү гэж. Яагаад гэдэг асуу. Яагаад энэ нэг хэмжүүр, энэ нэг хүмүүсийн яриад байгаа энэ нэг минут дахь 1 кг жинтэх булчингийн хэдэн литр хүчил төрөгчийг өөртөө агуулгах чадвар гэсэн энэ хэмжүүр яагаад тийм чухал юм бэ гэдгийг ингээд асуунгууд ард нь аягүй сонирхолтой гарч иж байна. Яагаад гэвэл энэ нэг юм чинь хүний маш чухал зүйлийг хэмждэг болохоор зөвхөн тэднийг нь хэдүүлээ ажилчих юм бол энэ нь өөрөө ямар хүний ерөнхий төлөөлөл бүхий зүйлийг яар. За энэ нь болохоор юу гэж яриад байна вэ гэж хамгийн их хэмжээний таны зүрх баштай хэр их хэмжээний цусыг
шахах шатууртай энийг хэмждэг. Таны зүрхний эрүүл мэнд гэсэн үг шүү дээ. Зүрх гэл цус ингээл бие рүү шахаал буцааж өөртөө татаад ингээл байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг хийх чадвар буюу хэр их хэмжээ хэдэн литр бензинийг буюу цусыг ингэх чадвар. Хоёр дахь нь тэр цуснд агуулгацын тэр хүчил төрөгч байгаа. Тэгэхээр хэрвээ зүрх нэг шахтаа 20 литр бензин тэнгиж чинь л да би тэгж ярихгүй л дээ. 8 аунц ч үлээ нэг шаталтаараа тийм бит 3 аунц ч үлээ 0.8 аунц ч үлээ. Тэгэнгუთ нэг яхтаа би зөв жишээ болгоо яриа. 5 литр цус ингэж шахаж хөдөлгөж чадах юм бол танд хангалттай түлш байна гэсэн. Гэхдээ 5 литр түлш авчирчаад байхад ямар нэгэн шалтгаанаас болоод булчин тэр түлшнээсээ хүчил төрөгчөө шингээх чадвар нь мяавал хичнээн их түлш байсан ч гэсэн бас мяа. Тэгэхээр хоёр дахь нэг хэмждэг зүйл нь таны булчин хэр их хүчил төрөгчийг хэр их хэмжээгээр өөртөө шингээх чадвартай юм бэ гэдэг ярьж байгаа. За ингээд ярангууд энэ хэмжүүр нь хүний зүрхний эрүүл мэндийг ярьж байгаа юм байна. Уушигны эрүүл мэндийг яриулж байгаа. Зүрх судасны судасны системийн эрүүл мэндийг ярьж байгаа. Тэгэхээр хэрвээ судас чинь мяавал цусны багтаамж чинь мяа. Тэнцээ нөгөө өөх тас айгүй буруу өөх тас дүүрчихсэн бол тэр чинь дүүрэн хогоор дүүрчихсэн юм хөдөлж ятсан судас болцсон байна. Тэрнээсээ болоод бүглэрөө бид нар мяардаг. Тэрийг харуулдаг байна. Тэгүн гута тэсвэр төвчээрийг харуулдаг. Яа тэгэхээр VO2 max буюу хамгийн дээд ачаалттай үед чинь энэ яг танд хэрэгтэй. Тэгэхээр ийм олон зүйлийг саяны нэг хэмжүүр хэмждэг болохоор энэ нь урт наслах боломжийг чинь тайлбарлаж чаддаг гэдгийг нь саяны судалгаагаар баталсан байна. За тэгэхээр түрүүн би нэг амар судалгаанууд хэлжээс би тэрэн дээр дахиад нэг хоёр юм хэлэхэд нэг юм хэлэхэд энэ нэг тоог 7-7 хоногоор нь өөрчилж болдог байх. Тэгэхээр гоё мэтэй гарч иж байгаа гэсэн. 7-7 хоногоор энэ тоо зарим нэг тоог амьдралтай байгаа, зарим нэг бид нар энэ биенийхээ өөрчлөлтийг тийм богино хугацаанд ингээ амар их нүдж жагаад өөрчлөх боломжгүй байдаг. Тийм ээ. Одоо чинь амар хуучин, хуурцсан, яс, буруу хөгжсөн булчингийн бүтэц ч юм уу, тийм үү. За чинь одоо цусан дах өөх тосны хэмжээ элэг зүс энэ одоо фильтрийн эрхтнүүдэд хэцүүдүүлсэн бол тэр нь 7 хоногийн дотор сайжруулах болохгүй. Нилээн жоохон ажил, сарын ажил, 6 сарын ажил, 45 хоногийн ажил. Тэгээ согтууруулах ундаг биенээсээ бүтэн гаргахад, кофенийг бүтэн гаргахад энэ төр гэл. Тэднэр хүртэл олон өдөр шаардсан зүйлүүд. Тэгвэл VO2 max буюу саяны яриад байгаа зүрх уушиг эднэрийн эрүүл мэнд, эднэрийн тоог 7 хоногийн дотор өөрчлөх боломжтой шүү гэдэг ийм гоё мэдээ байна. Өөрөөр хэлбэл та 7 хоног болгон бүр одоо хэтрүүлж ярих юм бол та 7 хоног болгон өөрийнхөө нийт насыг 45 өдөр 7 хоног болгон 45 өдөр нэмэх боломж байгаа шүү. Ялангуяа нөгөө миний ярьсан хэрэв би ингээ нийт хүн амыг хуваагаад дээдлийн VO2 max нь хамгийн өндөр 70 иттэй хүмүүс тэгээ ингээ доошлоо доотлол нэг 10 иттэй хүмүүс л байгаа VO2 max нь 10 иттэй хүмүүс биелсэн шүү. Энэ доотлоосоо ерөөсөө дээш орох бүрэн 50 ид рүү ороход бол нилээн ажил орно. Би одоо энийг амлчих. Та намайг өнөөдөр ингэж үтсэж байгаа. Би ок боцохын 50 идтэй болно гэж байгаа бол нилээн ажил орно. Гэхдээ өөрийнхөө 10-аас 20 ид рүү ороход заяа буюу эхний тэр нэг хөдөлгөөн чинь ялангуяа хөдөлгөө байж байгаа анх удаага хөдөлж байгаа тэр хөдөлгөөн чинь таныг тэр дараагийн категори руу оруулах үед таны биен дээр хамгийн их өгөөж гарна. Дээшлэх тусам өгөөж нь унана. Хэдийгээр нэг тоогоор явж байгаас илүү хэцүү болж байна. Дараачийн нэгийг нэмэх тоолн дээшлэх тусам хэцүү бол доор хавцаа 10-ыг нэмэхэд айгүй амархан. Ийм бас үннийг сонсоосоо гэж хүсэж байна. За тэгвэл ойлголоо око. Яаж энэ наад нэг тоог чинь дээшлүүлэх юм бэ? За хэмжих арга нь би түрүү ярьсан. Apple Watch-оор хэмжиж ихэл, Whoop-ээр хэмжиж ихэл, Dex-аар хэмжиж ихэл, Withings гэдэг нэртэй ухаалаг нөгөө жин хэмждэг юмнууд хаасаагүй байдаг. Тэрийг ашигла тэдний одоо хамгийн дээдлийн хоёр модель нь ер нь бол хоёлаа гайгүй. Huawei ч гэсэн гаргана, Xiaomi ч гэсэн гаргана, Samsung одоо гаргадаг болцсон. Тэгэхээр ямар ч ухаалаг ер нь одоо юмнууд одоо ашгүй гаргаж чаддаг болчиход байгаа. Oura Ring-ийнх Ayumi гэдэг нь харамсалтай нь батлагтаад байгаа ш. Тэр тоон ерөөсө бүтггүй байна. Polar-ийнх ч гэсэн тийм сайн биш байсан. Гэхдээ гайгүй байсан. Apple-ийнх гайгүй байх шүү. Харин аюу сайн өндөр correlation мэргэжлийн технологи. За тэгвэл эхлээд хэмжиж эхэл гэж байна. Хоёрт нь хэмжснийхээ дараа одоо та өөрийнхөөгөө хараад Google-дэд
миний тоо миний үеийн насны эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хаана жагсаж байна гэдгийг хараадах. Тэг өөрийгөө хаана байна гэдгийг ажиглаадах. Хэрвээ та 20-30 бол би бол жоохон анхаарч эхлэеч. Тэгэхгүй бол шаал тэнэг гимнас болоод өөрийнхөө мажих магадлалыг тийм өндөр болох. Ямар ч хэрэг байхгүй. Доор нь хэлсэн шүү. Хамгийн доор байгаа хүмүүс, хамгийн дээр байгаа хүмүүс 5 дахин өндөр мажих магадaltaй. 5 дахин шүү. 5-аар их биш. 5 дахин. Энэ бүр аимшигын тоо яригдж байгаа гэсэн үг. Тэгээд эндээс ийшэл орчиход аль хэзээ өөрийгөө 1 дахин сайжруулчихж байгаа шүү. Энэ үржигдэхүүн чинь аимшигын тоонуудын өөрчлөлт яригдж байгаа гэсэн үг шүү тийм ээ. Тэгээд өөрийнх дээр за тэгвэл око би ойлголоо наадах чинь амар сонсож байна. Яаж сайжруулах юм бэ гэж. Мангар амархан. Тэгтээ хариулт нь дасгал. Энэ бол ерөөсөө дан дасгалаар сайжруулах юмнууд байгаад байгаа. Хоол хүнс мэдээж хэрэг сайжруулах юмнууд байгаа. Жишээ нь хоол хүнсээ баг одоо тодорхой хэмжээнд идээд дуустдаг байх тийжээж би чинь зүрх судасны эрүүл мэнд чинь өөрөө биеэс бутсын солилцоо чинь эрүүл болно. Тэгэхээр мэдээж хоол унд. Гэхдээ хамгийн гол хийх ёстой юм чинь дасгал хөдөлгөөн ба. За дасгал хөдөлгөөн дээр ямар дасгал хөдөлгөөн хийх юм бэ гэж. Нэгт нь та ерөөсөө л 7 хоногт 2-оос 3 удаа зүгээр л юу ч хийдгүү хүн бол заяа. Хэрвээ та ямар ч жим ордгүү, ямар ч дасгал хийдгүү, гүйдгүү, ерөөсөө юу ч хийдгүү, илүүдэл чинтэй, тэрэндээ жоохон санаа зовж эхэлж байгаа, даралтны юм уудаг, зүрхний асуудалтай тийм хүн бол ичээд ах юм байхгүй. Тийм олон айгүй хүн байгаа. Тийм хүн бол та саяны миний тоог ч гэсэн өсөх юм бол яг саяны нөлөөнөө танд гар. Танд бүр амар их нөлөө нь мэдрэгдэнэ. Энэ хүмүүс хамгийн түрүү яасан дэрвэ гэвэл 7 хоногт 2хан удаа доор хаяж 40 минутаар алхаатах. Өөр юу ч хийхгүй шүү. Зүгээр л алах. Тэгтээ зогсохгүйгээр доор хаяж 40 минут. Улаанбаатарын талбай дээр очиж, гэрийнхээ ойрхон байгаа парк руу очиж, байраа тойроод алах. 40 минут зогсохгүйгээр 7 хоногт 2 удаа доотлон 40 минут. Хэрвээ чадах юм бол 1 цаг алхах. Хөгжим сонсож алхаж болно. Аудио бук сонсож алхаж болно. Энэ нэг үнтэй юм ярьж алхаж болно. Уцаар ярьж хүртэл алхаж болно. Гэхдээ тэрийг ерөөсөө санал болгохгүй байна. Байгальд байл өшөө гоё. Ямар нэгэн байдлаар зогсохгүйгээр доор хаяж 40 минут 7 хоногт 2 удаа алхаадах. За тэгж алхаж байх үедээ тэрнийхээ алхалт болгоныхоо 5 минутыг л аюу хурдтай алхалт хийгээд тань жоохон өөрийгөө амьсгаад утсан. Тэгэл болоо. Дахиад хэлье. Юу ч хийдгүү хүмүүс бол 7 хоногт 2 удаа доор хаяж 40 минутын зүгээр алхаадах. Тэр болгоныхоо тэгтээ 5 минут нь буюу нийт 7 хоногт 10 минутын амьсгаатсан зүйлийг хийгээч гэж. За энэ бол юу ч хийдгүү хүмүүс зүйл. За заримдаа нэг сардаа 1-2 удаа жим орчдөг хүмүүс. Залуу хүмүүс. Залхуураад худлаа яриад шалтак хилээ жим орхоо болчихсон хүмүүс. Жимийн гişүнчлээ мөртлөө хамгийн сүүлд тэр тоосоо хизээ бүү ингэж яаснаа мэдгүй. Эсвэл сарын өмнө нэг явцсан тэрийгээ би 7 хоног болно гэж ярьдаг хүмүүс. Уучлаарай би жоохон хэрцгий илчлэр. Та хэдий VO2 max ойролцоогоор 30 иттэй л байгаа баг. Тэгүүлч сайн гайгүй гэсэн үг. Тэгвэл та энийгээ сайжруулъя гэвэл одоо та 7 хоногт 150 минутын доор хаяж ямар нэгэн дасгал хийж эхлэх хэрэгтэй. 7 хоногт 150 минутын. Гэхдээ хэрвээ та үнэхээр сардаа 1-2 удаа жим ордог бол тэр тоогоо ядаж та 7 хоног болгон 2 удаа жим ордог болгочвол таны тоо маш өндөр өснө шүү. За одоо би дараачийн төвшнийх буюу яхахгүй 7 хоногт 1-2 удаа жим ордог, эрүүл мэндэн дээр анхаардаг, дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг дадал зуршлаа болгоцсон хүмүүст дараачийн шахалтын юм хэлье. Та хэд болохоор 7 хоног болгон 150-аас 300 минутын moderate cardio хийнэ. Дундчтны гэсэн үг. 102-80% байвал зүгээр болно. Гоё шүү. Тэгтээ тэрнийхээ 10%-ийг нь буюу нэг ойролцоогоор 12-оос 20 минутыг гэсэн үг. 7 хоног болгон 12-оос 20 минутыг 104-5 дээр зарцуулах ёстой шүү. Өөрийнхөө max дээр гэсэн үг. 7 хоног болгон энийг л хийчих. 7 хоног болгон дахиад давтахад 150-аас 300 минутын кардио, өөрөөр хэлбэл 2-оос 3 удаа 7 хоногт кардио дасгал хийвээ 102 байж болно. Нэмэх нь тэрнийхээ үеэр нийт 7 хоног болгон 15-аас 20 минутын 104-105 буюу өөрийнхөө maximum effort буюу хамгийн дээд шахалтыг хийсэн 15-аас 20 минутын хэмээх цуглуулж байгаа. Ингээл яваа. Нэмж нэг хэлэх юм. 35-аас дээш насны хүмүүстэй зориулж хэлэх юм бол бид нэмэх нь энийг бас сайжруулах нэг арга нь 7 хоногтоо доор хаяж нэг удаага жингийн төмөр өргөнө гэсэн үг. Ямар нэгэн төмөр, цээж, булчин, бүтэн бие, хөл, I don't care. Артл байж, нуруу байж болно. Ямар нэгэн байдлаар 7 хоногт нэг удаа жингийн эсэргүүцлийн дасгал хийхээжээж тэгээд ийм зүйлүүдийг хийчих юм бол энэ VO2 max гэдэг
тоог сайжруулж болно. Энэ тоог нэгээр л сайжруулбал таны нас 45 хоногоор сунах магадaltaй гэдэг ийм гоё судалгааны үр дүн гарчсан байгаа шүү. Тэгээд энэ бол хүн болгоны богинохон хэмжээнд өөрийнхөө эрүүл мэндэд нөлөөлж чадах маш том хэмжүүр, маш гоё хэмжүүр. Тэгээд энээс болж ер нь одоо яг жинкнээсээ бид нар илүү дутуу худлаа баталгаагүй юм яриад байхгүй. Яг жинкнээсээ өөрийнхөө насжилтыг уртсах нь эрүүл мэндээ сайжруулах юм байна. За ингээд хэрвээ эхэлж байгаа бол надад гоё комент сект бичиж үлдээгээрээ би око эхэлж байна. Минийх тэд байна гэх хэмжүүрийнхээ үр дүн тавьж хуваагаарай. Минийх яг одоо өөрийнхөөсөө 4.4 жилээр залуу байна. Би энийг одоо буцаагаад дор хаяж 10 жилээр залуу болгоно гэдэгт эргэлзэхгүй зүтгэж байна. Миний анхаарж байгаа зүйл нь 7 хоногт 2 удаа жингийн дасгал хийж байгаа. Би нойроо мэдээж чангалах хэвээр байгаа. За 101-ээс 3-ыг би буцаагаад 7 хоногт 150 өнгөрсөн 7 хоногт би аялж байсан болохоор 3 удаа дасгал хийсэн. Гэхдээ бас олигтойч дасгал хийж чадаагүй. Тэгэхээр энэ 7 хоногт буцаагаад өсөх чинь максыг бол нэмчин алхалтын хэмжээ харин ч ботсноос гайгүй байгаа. Тэгээд буцаагаад би уург ууж эхэлнэ. Уург бол энд бас шууд нөлөөлдөг байгаа. Тэгэхээр өдөр болгон уурга ууж байгаа. Тэрнийхээ тоог өндөр түвшинд нь барина. За өнөөдөр би та бүхэнтэй VO2 max гэдэг нэг сонирхолтой тооны тухай ярьлаа. Энэ тоо урд нь зөвхөн тамирчдын тоодог тоо байсан бол одоо хүн болгоны анхаарах ёстой цаг гэдэг нь судалгаанууд ашгүй шинэ гарч байгаа судалгаанууд батлаад өгчлөө. Тэгээд энэ тооны хүч амар том юм байна гэдэг би та хэдэд тайлбарлаа. Яаж тэрийг сайжруулах тухай ярьлаа. Өнөөдрийн сэдв таалагдсан бол комент сектэн санал бодлоо хэлээрэй. Энэ подкастыг үзсэнд маш их баярлалаа. Тэгээ хэдүүлээ дараачийн дугаараар уулзцгаая. Анх удаага миний видеог үзэж байгаа бол энэ subscribe гэдгийг дараад өгөөрэй. Тэгээ таалагдж байгаа лайк дараад хуваалцаад өгөөрэй. Бусад хүмүүст хэрэгтэй байж магадгүй. Балер өдөр байцгаагаараа амар байцгаагаараа дараа уулзцгаая.